Morning. За бид хоёр өнөөдөр манай хүүхэд бит хоёр Монгол явах гэж байгаа. За тэгээ манай бас бэнд мастер өрөөнд маань байдаг гэсэн манай залуу өнөөдөр Америк явж байгаа. Тэгээд яг цагын тараа би тэдийг салах ёстой гэж байж байна. Одоо дач байгаа бэлэндээ гэр бүр дийл бүсэрсэн л байна. Замдаа бас хөдөө өгөх гээд хуушрын би болохоор Хонконгоор дамжин тэгээ хүлээлг нь 6 цаг байгаа Хонконг дээр. Ингээд Монгол жилийн дараа явах гэж байна. Гэтэ хүүхдтэйгээ хоёулахнаа явна. Тэр ахтай. Болно. За ингээд хүүгээ унтуулад одоо цагийн дараа нисгээд хүлээж байна. Оройн нислэг болохоор яалтчгүй эрт унтаад өгдөг. Цагтаа унтаад өглөө. Тэг ингээд юм ямар ч онгоцонд ингэж унтуулах гэж одоо юм авчихсан. Тэг энийгээрээ бэлдээд унтуулчлаа. Битээр бас найзтайгаа нисэж байгаа. Манай найз хүүхэд. Хангай. Ингээд энэ хүүхдүүдийг саатуулах гэдэг юм зураг мураг юм зурдаг юм авсан. Сайхан байна саатаад. Жага. Оо си зурж байгаа мó. Ямар мундаг юм бэ хангай. Хангай чи наашаа ямар мундаг ээ. За ингээд бид дөрөв явж байна. Амар дөрөв нүсэр юм хоёр тэрэгтэй баахан өөр өвч тортой ингээд ийм юмнуудтай. Одоо ингээд онгоцоо хүлээгээд цагийн дараа ниснэ. За хоёр жоохон хүүхдтэй нисэх үнэхээр хэцүү л юм байна тийм ээ. Харин ачаараа ихтэй бүр хэцүү юм байна. Амар хэцүү юм яа. Юуч явахтай юм бэ шүү. Бэр бүргөвчгүй явуулсан зүгээр юм тийм баг ёо ядарч шít бүргөвчтэй мөргөвчтэй бүр. Ингээ Хонконг дээр очноо. Тэгээ гоё бичлэг хийнэ. Хажууд тийш. За онгоцонд бид дөрөв тусдаа суудсан. Хоёроо. Peppa Pig үздэг хүүхэд. Унтаа сэрээ жоохон уйлаад байна. За ийм хоол өгсөн. Тэр онгоцонд ямар ч чикен авсан. За тэгээд энэ дотор айскрим байсан. Тэгээд энэ өгч киногоо үзээд айскрим мэдээ тэгээд бүр жаргацсан явж байна. Тэгээд манай нислэг болохоор нийтдээ 11 цагийн нислэг байгаа. 11 ч гэж ер нь л нэг 10-30 минут тавьцаа байсан. Тэгээд 10 цаг 30 минутын турш нисэж байгаа. Гэхдээ одоо болохоор оройны 11 өнгөрч байна. Тэгээд одоо сайхан хоол идэж явчаад нэг сайхан 0 орцох очоод за тэгээд унтуулна. За ингээ Хонконг дээр буусан чинь нэг сони юм болсон. Буугаад шууд нөгөө хүүхдийн тэргийг авах байсан чинь хүүхдийн тэрэг байхгүй. За тэгээд ажилтнанд нь хэлсэн чинь ачааны хэсэг дээр байгаа юм байна гэдэг. Ачааны хэсэг дээр ирсэн чинь бас байхгүй. Тэг ингээд манай нөхдүүд уцаар яриад, хятадаар яриад. Тэг би жоохон ууралцсан. Яа тий. Ээ чинь жоохон уурлайсан тий. Угаасаа онгоцноос буугаад авах хэрэгтэй тэрийг ягаад байхгүй байгаа юм бэ? Би тэгж ийш явмааргүй байна. Ягаад ингэж лайнаар хүлээж зогсож энэ иммиграшнээр нь орох ёстой юм гэд. Тэгсэн чинь зүгээрээ би таныг очрлох гэж шиг. Тэг очрлох орсон л доо. Гэхдээ л амар төвхтэй байгаа юм чи хоёр хүүхдээ дагуулад тэрэггүй бас явах чи айгүй л хэцүү байгаа юм чи. Яса. Итка. Үрийн 6 цаг. Өглөөний 6 цаг. Энэ хүн уйлж байна. За ингээд тэргээ хайж агаад бараг 2 цаг хүлээлгэсэн бид 3-ыг тий. Бид дөрийг 2 цаг хүлээлгээ тэгээд шууд хүлээлгэжсэн ямар нэг тэргийг хэлж авчирч өгөө дараа нь дахиад нөгөө тэргийг авчирч өгсөн ёо. Тэгснээ дахиад бид 3-ыг еврогоо одоо департ орлогоо ор гээд бид дөрийг департ орлогоо орох гэсэн чинь бүр ёо. Self checking хийж байгаа байхгүй юу? Ерөнхийдөө бол self transfer хийлгүүч. За аялал марыг хангаа. Манай аялагч жижиг аялагч тийм ээ. 8 сартай. Хангана. Хангай.
Яагаад үйлдэх 건지. Бухам. Тэгж хардаг. За ингээд гуйхахаа алтанд бид дөрөв хамт суулаа. Манай мятын онгоцон цуугаад явж байна. За ийм хоёрыг нэ суудалтай онгоцон цуугаад явж байна. Монгол руу байх энэтхэгчүүд явж байна. Нийтдээ бараг 40 явж байна. IT-ийн лахтаа. Агуул австралч чана. Одоо юм уу гоолч чинь өөрөө юу бодох гэж байна? Өөртөө юу бодох гэж байна? Хашиж байгаа ч бид байгаа. Зингээ бид дүрийг гоё тосч авах юм бол хин ч байдаггүй. Хин ч алга. Ачаага хараад ингээл. Ингээд дөрөв биенээ хараад ачаага хараа байж байна. Хөөе. Хөгшөөч чинь чамаа авсангүй чи хөгшөөч хоцорчлаа ингэ чи. Өрвит онцсон энэ хүн 4 цаг онцсон гоцсон. Сансан гэрэ. Сансан, хөгшөөгаа сансан гэрэ. Юу? Хөгшөөгаа сансан гэрэ. Хөгшөөнд ирсэн байна гэж. Хөгшөөгийн хөө хөгшөөнд ирлээ. Үл өнөдөр нэг юу гэх юм. Аава. Хүүтэн өнөөдөөс чон шуурга буурахтай гэсэн. Шороо бод цасан шуургатай гэсэн баг. Одоо хүйдэх юм шүү дээ дүүл жоохон. Тийм маргааш өнөөдөөс эхэлнэ. Маргааш нөгөөдөр чинь. Тэгэл бүтэн өдөр урт жоо шуургатай гэхээр тийм юм. За Улаанбаатар маань өдөр их шуургатай байна. Шоронбаатар болсон байна. За би ингээд найзуудтайгаа уулзах гээд ингээд найзуудтай өгөх юм ингээд торнд хэл болчихээ. Тэгээд явж байна. Ер нь өнөөдөр жоохон юу ах шиг нөө онцгой өдөр ах шиг нөө хавар нэг юм ах байдаг шүү дээ. Цараа. Би найзууд ерөөсө хэлээгүй ирсэн гэдгийг тэгээ нэг найзтай хэлж битэр хуйлдаад тэгээ одоо сюрприз барих гэж байгаа. Тэсээ ирсэн. Тагч ирсэн. Зог хийх гэж байгаа. За энэ хүмүүс ингээд жил болоод ирлээ. Нэлхас хүүгээ үзүүлэх гэж ирсэн. Тэгээд өмнө нь нөгөө үзүүлж ирсэн. Тэгээд угаасаа хагалгаанд орох заалттай байсан болохоор тэгээд 3 нас хүртэл ажиглана гэд. За тэгээд 3 хүрсэн болохоор одоо яг ирээд үзүүлчихээ. Тэгээд ирэхээс өмнө сарын өмнө цаг авчихсан байсан. Тэгээд өнөөдөр үзүүллээ. Одоо үүнтэй шүүгдэх шудраг хандах хэрэгтэй нөгөө нэвчлэх талыг аягүй болоо ерөөсөн. Тэдгээр одоо баг 10 удаад аягүй ерөөсөн. Манайх зөвхөн 2 ирсэн. Нөгөө тэг шудраг хандах бүх чи хаана нас гэдэг юм ингээд цасаа. Одоо хүмүүс харах юм шиг өөр мэдээж хүн чи одоо темперамент өөр хүлээж байгаа. What don't you? Одоо мэдээж тэрэндээ юу харагдчих юм нөхөр шүүгчнэр ямар ч үед гарын зөвхөн шүүгч хуульч нар өмгөөлөгч бүх хүмүүс энд урж гин үү? За ингээд заалан тоглох гэж байна. Манай өдөр хагас бүтэнсэний яг бүтэнсэ өдөр болох найзуудтай ингээд заалаад сакс уйлвал тоглолдог. Bird нөө. Тэгээ гадагт яар хүүтэй байж юу. Эд чи юу ийж байгаа? Let's go гэдэг нэг хөө. Тити хүүтэй байж цасарсан өнөөдөр өглөө. За чи соосоо за. Бид 3 нямка энэгээр ирсэн байна. Нямка энэ манай влог дээр Сиднейд байсан бол бид 2 нямка энийг энд Монголд ирлээ. Нямка нэг хоол хийсэн байна. Нийтгээр яриад их үү? За 9:40 болж байна арай нийт тэгээд
Би болохоор нөгөө ажилласаа бас томилолтоор ирсэн гэх юм хайшин. Ерөнхийдөө бол манай ажлаас Мишель Экспод болох боловсролын үзэсгэлэн павильон дээр явчихсан. Энэ үзэсгэлэнд оролцох гэж байна. Тийм нахад оролцож байна. Зингээд хүмүүс бүх юма хийцэн байж тээ. Манайх л байхгүй энэ юм гоо ширээ санал. Хийж дууслагатай аим хүүтэн. Ямар ч юм манай бүх амар царайлаг боллоо. Миний хувьд бол. Тэгээ амар ажилтай байд юм байна. Манай ажил нэг иймэрхүү болж дууссан. Тэгээд манай агентлаг салбар нэг жам Монголд салбар нь болохоор энд байна уу? Бүр тэр доор орчихсан байгаа шарал. Ихтэйгээ хүргэж өгчөө тэр буцаад явж гинөө. Шөнийн 1 цаг болж юм амар нойр урж байна. Ямка ирсэн байна. Ямка. Тийм байна. Яа, уцны чарамтаасан. Тийм байна. Манай Мишель Экспо C8 павильон дээр ирсэн байна. Бинат чиний боогчтой зөгцөд байна. Машинтай өнгөрч байна. Сүүлийн өдөр байна. Цааны цаг болж байна. Тэр цааны цагаар солонгос солоод гэж байна. Йоо, нүр амыг бодог байсан чи бичлэг ирж хүм хийгээд яа. Ангаал шүү дээ. За ингэж Мишель Экспо-ны юмхүү бүр цас ороод өнөөдөр ч өчигдөр цас ороод яг болчихноо тий хүмүүстээ Улаанбаатар бүхий дэм хүрхэн байна. Монгол ямар байна? 70 жилийн эсвэл нэг сэтгэл л байна. Монгол нэр бид гоё нөө. Монголда ирэг уудсан бол шүү дээ. Надад гоё байна. Надад ч гэсэн гоё л. Яг төгжрэлтэй ч гэсэн төгжрэлж явах их байна. Тэгээ яг хавар юм болохоор өдөр дулаан тий. Сараа исч байна. Яг зэттэйгээ буцлаа даа. За. Уялынхаа өсчний салон дээр ирсэн байна. Манай уял Олимп паркинд салонтай тэгээд дотроо маникюр, сормоос, массаж бүгд байдаг. Тэгээд манай уял өөрөө өсчин ийм олон сертификаттай одоо өсөж салгаж байна нийтгэйтээр. Хаягийн дараа нь энд оруулчихна хэрэгтэй бол гоё айгуу гоё зэсдэг. Хай за би өчигдөр хүсэнд орсон шүү дээ. Дүсээ энэслүүлчихэд ийм болсон. Надаа ер нь бол айгуу зохиж байгаа санагдаж байна. За миний арт юу бэ? Амар сэртэй. Миний арт юу би ийм газар хараад л да. Би ингээд 10 жилийн урлаг зааланд байна. За тэгээ би ингээд 10 жилийн хүүхдүүдэд презентацийн тавих гэж байна. Тэгсэн чинь миний презентацийг манай ажлаас хийж өгсөн. Би ингээд ажлаар ингээд ирсэн байна. Байгууллага танилцуулах гад ер нь 10 жилийн 3 сургуулийн дээр танилцуулга тавьсан. Чинь тэр 3 сургууль нэг сургууль дээр хүрээд ирээ ингээд бүх хүүхдүүдэд цуглуулж чигээд. Тэг ингээд Австрали руу сурахаар сонирхож байгаа хүүхдүүдэд ингээд Австрали яг ямар байд юм бэ? Яг сурахад юу шаардлагатай юм? Тэгээ ерөнхийдөө бол би та хэлээ сураал гэдэг мессежийг ер нь өгч байгаа. Тэгээд ингээд одоо зүгээр ингээд хэлний оноогоо хэлээд сурцсан тийм ерөнхийдөө ингээд англитай хам бол хаанд сурч болно шүү дээ. Заавал Австрали гэхгүйгээр ер нь бол тиймэрхүү мессежийг өгөх гэж ерөнхийдөө л ирсэн юм аа. Тэгээд ингээд эхлээд амар сандраад би чи өмнө нь олон юм ирж үзээгүй шүү дээ. YouTube-ээр ирд юм bijээс тэгснэ амар сандарч амдраад яа гидсэн амар юу бол ингээд одоо 20 минут завсарлаад 11 дугаар ингээ орж ирсэн сонсон гэсэн. Тэгээд ямар ч гэсэн нийтэд ингээд гоё тэгээд төрүүлмээр байгаа. Одоо юу гэдэг ингээд гадагшаа явж сурах ямар гоё байдаг вэ гэдгийг ингээд амар гоё тайлбарлалмаар байгаа. Одоо юу гэдэг гоё мэдрэмж одоо ингээд айгүй гоё штэ гэдэг мессежийг юу нөгмөр байгаа байхгүй юу. Тэгэнгүүт яг ингээд өөрийнхөө туршлагаас ярих болчоод тэгэнгүүт жоохон инээдтэй байна хэцүү байна. За тэр жаах тий одоо орой хажаага бэлдээл тэгэхээр маргааш өглөө 6 цагаас явна. Тэгээд Хонконг дээр 9 цаг
хүлээн. Тэрний дараа дахиад орой нисээд Сиднейд өглөө 6-ад бууна. За тийм байна. За тэгээд ачаага бэлгэхтэй уулзцгаая. За явлаа. За Итка явлаа. Эмээ. Манай влог дээр өглөө. Влог хийж байгаа шүү. За 14 хонлоо. Одоо хүүгээ санана. Зоны мах биш. Влог хийж байна. Манай бичлэгт орж байна. Аа би чагаа. Сананда санан Итка санан шүү хайртай шүү. Өгшаваа. Хайртай шүү. Хайртай шүү. Өгшаваа эмээ хайртай хүү шүү дээ. За. За удахгүй Сиднейд уулзъя. За. Гэж нүд. Удахгүй Австралид уулзцгаая. За удахгүй Австралид очих нь дээ. Виз гараад очихлах та. Окей. And enjoy your flight. Хонконг дээр хүүхдийн тоглолт хэсэг гэдэг юм байна. Гэхдээ энэ 6 наснаас дээш орно гэд. Тэгээ бид тэр 5-таа гэж хэлсэн чи оролцсон. Тэгээ бид нэр арцсан байж яагаад. За Эдгар нислэгийн турш удаж байна. Би хоёр хоолоос нэг инж барсангүй. Оохомнуудыг буучлаа. Cathay Pacific Airways train дараа газарлаа. Манай бичлэг таалагддаг бол like, share, subscribe хийгээрэй. Баярлалаа.